Одоо охин хүүхэдтэй ингээ айгу хэцүү юм тэгээд ярьж чадахгүй байсан баг би бодож байна. Анх тэгэл амар сандардаг гэлээс шүү. Одоо ингээд подкаст ч боллоо. Иргэж нийлж өстэй боо юм болох яг үнэндээ. Хичээл тараал ирээдүйд очиод имжлэг байсан юм аа. Зэмэцхано My Story тавтамаарай. Бидний подкастын анхны дугаараар зочилж байгаа танд талархаж байна. Тэгээд энэ подкастаар бидний эргэн тойронд өдөр бүр болж өнгөрдөг мөртлөө хэдүүлэн анзаарагдаад байдаггүй. Ялангуяа өсвөр залуучуудад тохиолдсон асуудлууд, түүхүүд, тулгамдсан зүйлс, асуултын хариулт гэх мэтчлэн эдгээртээ нүүр тулах нь ямар байсан, эсвэл бэрхшээлийг яаж давж туулсан, эсвэл юу гэрч хайж байгаа. Тэр талаараа бидэнтэй нээлттэйгээр дэлгэж хуваалцсан бодит хүмүүсийн бодит захидлаар хамтдаа аялах болно. Тэр хүмүүсийн мэдрэмжээр хамт аялаад хамтдаа тэдгээрээ суралцаж, хэрвээ боломжтой болвол гарц гаргалгаа шийдвэрүүдийг бас хамт хаах болно. Тэгээ бидэнд хандсан таныг дэмжин урамшуулахад хөтлөгч, инхчин болон амралт миний бие үргэлж бэлэн байх болно. Тэгээд яг энэ цаг үеэд бас бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн дугаарт бидэнд 3 захиа байгаа болов. Вау. 3 захидлаа тийм. 4 захиа байгаа юм байна. 4 захидл байгаа юм байна. Тэгээд эдгээр захидлуудаар хамтдаа аялцгаая. Тэгээд бидэнтэй хамт байгаарай. Тэгээд лайк, share, subscribe бас дараарай. Тэгээд энэ бол анхны дугаар. Анхны дугаараар зочилж байгаа танд талархал илэрхийлж байна. За тэгээд хамтдаа захидл руу орох уу? За тий. Энэ захидл. Тэгээд бидний хэвтрүүлгийн хамгийн анхны захиаг одоо хүргэх гэж байна. Явах газартай байсан бол дүүгээ аваад явахсан. Би одоо 21 нас хүрнэ. Манай дүү харин 13. Бид хоёр хороо дээр хамгийн амар дайснууд чигч, хамгийн гоё эгчдүүс найзууд чигч байж чаддгаа. Хаха. Намайг 9 настай байхад манайх гэдэг аль нэг их боломжийн аль байгаагүй. Хоолтой хоолгүй хонох үедээ аав архиугаад явчихдаг. Заримдаа бүр ээж дүү маань тэрээд намайг хөтлөөд зуны халуун наранд хоол унтчихгүй аавыг хайж байсан үедээ одоо ч тад сандаг юм аа. Хамгийн анх 10 настайдаа кимбаб хийгээд тэрийгээ дээд сургуулийн гадаа зарж байснаа ч сандагдаа. Гэтэ одоо бол өөр босон л тоо орон сууцнд амьдарч их сургууль суурч хүссэн зүйлээ идэж авах боломжтой байгаа. Дүүгээч ийм үед өсөж байгаад нь талархдаг. Гэтэ надаас ялгаатай нь би хоосны байхгүйгийн зовлонд өссөн бол одоо тэр минь гомдлын зовлонд өсөж байгаа нь хэцүү. Аав маань өөр амьдралтай болсон гэхэд буруудахгүй. Сүүлийн хэдэн сар амьдралаа. Гэтэ ээжээс минь салхигүйгээр явахдаа бөөн хэрүүл шугай. Уйлаа майлан болж явдаг хэрнээ эрэхтэй зүгээр л хүрээд ирдэг. Ээж ч хүлээж авдаг. Энэ явдал хэдэн ч удаа давтагдсан юм бүү мэд. Би хувьдаа ээжэд уйлж, гуйж, хэрэлдэж, явж янз янзаар л хийж үзсэн. Аавтай ч ярилцаж, гомдоллож, холбоогоо тасалсан. Ямар ч өөрчлөлт байхгүй. Нөгөө эмэгтэй нь бас 2 хүүхэдтэй. Ээж тэр талаар сайн мэднэ. Гэтэ хамгийн шаналнтай нь тарчилмаар нь тэр болгоныгоо дандаа хөөхий дүүд минь ярьдаг. Надад хэлэхээр загнана гэд. Тэгээд ихчтэй битгий хэлээрээ гээл бүгдийг нь хэлдэг. Тэгээ юу гэж дүүмэн хэлэхгүй байхаа бүгдийг нь хэлнэ. Сонсох бүртээ би дүүгээ дотор нь ямар их шаналж шархалж байгаа бол дараа нь энэ бүхнийг санахтаа хичнээн их гомдох бол хэнийг их үдсэн ядах бол хэндэн илүү буруу өгч байгаа бол гэж л боддог. Намайг жаахан байхын энэ амьдралын процессын эхлэх үе байсан болохоор заримдаа ээж согтуудаа би угаасаа аавч чинь тэнэг их хайртай. Аав чинь байхгүй бол би өхөн. Чи аавыгаа дагаад яваарай гэж хэлдэг байсан болохоор би бол ээжд л хамгийн их гомддог. Хүүхдүүдээсээ илүү нөхрөөд минь тэргүүнд хайрладаг, бүр шүтдэг, бараг эрхлүүлдэг болохоор. Кинон дээр бусад амьдрал дээр ээжүүд хүүхдээ боддог бол манай ээж тийм биш. Аав ч ялгараад байх юм байхгүй. Засардаггүй, залхуу, заваан, тэнэг, ухаангүй, ажилгүй хүн. Хизээч юмсыг багаас нь эхнээс нь хий, сурыг гэж боддоггүй хоосон талхай. Би одоо бол үнэхээр залхаж байна. Уйлаад нулимс дууссан. Хашгараад тэнхээ барагдсан. Ярилцаад ухаанаа зарсан. Юу ч надад үлдээгүй болохоор
Энэ гэрээс л явмаар байдаг да. Гэхдээ чадахгүй. Хороо дээр ганцхан намайг гихтүүдээ болохоор дүүгээ үлдээгээд явж чадахгүй. Явах газар ч байхгүй, орлогогүй, боломжгүй би ганцаараа дүүгээ аваад хаачих ч юм билээ. Гомдлын зовлонт дүүгээ унахчихгүй тулд өөрөө шантарч байсан ч төвчж байна да. Явах газартай, очих хүнтэй байсан бол дүүгээ аваад аав ээж хоёроо учраа олгээд орхиод явсан. Тэртээ тэргүүд бид хоёр чухал биш юм чинь тус тусын замаа хөөх юмсал гэж боддог доо. Бас хэцүү юм аа тий. Том асуудал байна. Тэгээд ямар мэдрэмж яг одоо төрж байгаа л гэдэг нь бас айгүй төсөөлөхөд бас айгүй хэцүү байна. Ялангуяа өөртөөс нь хамаараагүй аав ээжийнх нь юм олон жил үргэлжилж байгаа хэцүү нөхцөл байдал байна тий. Өөрөө ингээл 10 настайдаа кимбаб хийгээл ингээл суулын гадаа зардаг байсан гэж хэлж шүү дээ. Би бол 10 настайдаа бол гадаа л тоглоол тэгэл тэнийг алга болдог байсан. Ингээд байхгүйгийн зовлон ингээд туулсан. Яг гэхдээ одоо бол арай дээр болсон байгаа боловч хоёр өөр эсрэгцэлтэй асуудал юм шиг юм санагдаж байна. Ээж нь дүүд нь ярьдаг харилцааны ханууд томбаа биш санагдаж байна. Чи хэрвээ ихчийнх нь оронд байсан бол ямар шийдвэр ч муу гарах байсан бол миний хувьд хэрвээ би байсан бол тэгж аав ээжтэйгээ ярьж чадахгүй байсан байх би бодож байна. Нөгөө аав ээжтэйгээ өөрөө ярилцаад тий за ингэдэ энэ асуудал шийдмээр байна гэд зориглоод ярьсныг би айгүй үнэлж байна. Айгүй зоригтой юм шиг санагдаж байна л да. Одоо охин хүүхэдтэй ингээ айгүй хэцүү юм тий хоёлаа ихч дүүс хоёлаа охин болохоор ингээ эрэгтэй хүүхэд ч бол би л одоо жишээ нь тэгээд найзууд байхраа хавж байна. Тэгээ учир нь олддог. Тийм. Тэгээд гараа авчингууд учир нь олддог. Тэгмэт эмэгтэй хүүхдүүд ч юм болохоор айгүй бас хэцүү л. Тэгээ хамаагүй ингээд айлд очиод хоног хэрэгтэй тий. Тэгээд дээрэс нь өөрөө бас ганцаараа биш дүүгээ дагуулад явна тэгэл. Яс хичнээн олон гэр бүл бас Монголд яг ийм дотроо шандалтай байгаа бол мэдгүй байна. Гэт ямлаас нь яс ганцаараа биш шүү. Та хоёр ганцаараа биш шүү. Тэгээд ямар ч гэсэн биднэрт хандаад өөрийнхөө энэ хүн болгонд нэг хуваалцаж ярихад хэцүү гэж хэлж болохоор түүхээ хуваалцаж аваад баярлалаа. Тэгээд чамайг бас ямар мундаг юм бэ? Дүүдээ ямар хайртай юм бэ? Тэгээд бас ямар олон хэцүү цагуудыг туулж гарсан юм бэ? Үнэхээр чадaltaй сэтгэлийн хөвгтэй юм аа гэсэн шуурна. Одоо 21 нас хүрч байгаа гэж шүү дээ. Удахгүй Монгол улсын хуулиндаа насанд хүрэх юм байна. Тэгээ бас яг одоо хүсэж байгаа мөрөөдөл нь удахгүй биелнэ гэж бас найдаж байна. За эхний захидал маань энэ хүү байна. Дараагийн захидал маань эрэгтэй хүн гэсэн байсан. Тэгээд хөрлөлийнхөө талаар болцсон юм байна. Би уншиж өгье. За ингэнэ. Сайн байцгаана уу? Өөртөө тохиолдсон нөхөрлийн талаар нэг түүхээ хуваалцъя гэж бодлоо. Бага ангиасаа эхлэн нэг ширээнд суудаг ангийн нэг найз надад байсан юм аа. Хоёр сонирхол ерөнхийдөө адилхан, би хаач ойролцоо өдөр бүр хамт байж нөхөрлөдөг. Жилийн партнероор орж нуугдаж, гаахвааж идэж эхэлсэн нөхөрлөл ахлах анги хүртлээж сайн үргэлжилсэн. Дуу хөгжим их сонирхон тухайн үед хит болж байсан. Юу л байн дагнаа. Big Bang, Tokyo Hotel, Tectonic, Jerk, Togo гэжгээд хамтлагтай ч хүртэл байв. Хичээл тараал нэрийдээ очиод үнждэг байсан. Манай найз айлын том нэг охин дүүтэй. Эмгүү цагаахан гэмээр зантай хүү байсан юм аа. Харин ахлах ангид орсон жилүүдээс эхэлж би янз бүрийн хүмүүстэй нийлж болохгүй хийж дарвиж эхэлсэн дээ. Тэр үеэс эхлэн өнөөх найзтайгаа уулзах нь нийлэх нь улмал цөөрч юм болоод буугаач анзаарах сөхөөгүй л явж байсан. Тэрхүү найз минь надад мөн ч их сэтгэл гаргадаг гэсэн. Гэрт нь ороход ч аав ээж нь мөн ч сайн ханддаг байсан. Олон ч өдөр тэр найзынхаа гэрт хамт хумсан дурсамж байв.
Оюутан амьдралын өдрүүддээ нөгөө сайн ганцтайгаа барагтаа уулзаад байгаагүй дээ. Алдаг гоног төрсөн өдрөөр нь мэд хүрэггүй л их юм шахав. Их сургуулаа төгсдөг жил миний хонхны баярыг эртнээс асууж бэлдээд өстой чадхаараа л байдаг мөнгөө цуглуулад баярын өмнөх өдөр нь өгч байсан сандаг. Маргааш нь баярт нь очноо чи яриараа уцтъя гэж салсан юм. Харин би гэж хүн тэр орой өөр хүмүүстэй баахан хөөрч хэрэг мэдэхгүй дарвиж байж маргааш өглөө нь хувцслуулчихсан өөр нэг найзаараа хонхны баяр руугаа хөргүүлж байхдаа ухаан орсон байдаг. Утас мөнгө хамаг юма хайчихсан өмнөх оройноос болоод бүрэн жирүүл болж чадаагүй яахаа мэдэхгүй хүн өдрийг өнгөрөөсөн байдаг. Нөгөө найзтайгаа уулзаж чадаагүй. Сүүлд нь ам дамжин сонсох нэ угаасаа л найзыгаа гомдоогод явсан би тэр өдөр нь хөрлөө сэвтүүлж найзынхаа сэтгэлд юм хийж гисэн юм байна лээ. Тэр жилээс хойш хааныг таарахад ч нэг л өөр байдаг болчихсон байсан сан. Үүндээ би одоо маш их харамсдаг юм. Мөн захиагаараа дамжуулж найзаасаа уучлал хүссэн сэтгэлээ илгий гэж бодлоо. Ихүүшээ найзыгаа уучлаарай. Яг хөө одоо мартагдсан байж магадгүй л дээ олон жил өнгөрчээ. Амьдралын салаа замаар алхаад уулзаж амжаагүй хэвээрээ л явна. Гэхдээ заавал очиж уулзаж энэ сэтгэлээ ярьж өөрийн амаар уучлах хүн гэж боддог доо. Хүн сайн найз ямар чухал болохыг хэн нь хэн болохыг тэр болгон мэдлгүй явдаг юм байна да гэж байна. Ихүүшийг найз сонссон байх гэж найдаж юм тэгээ. Ихүүшээ найз нь чамаас уучлалт гуйж байгаа юм байна. Ямар ч байсан. Тэгээд чам дээр амаараа очиод бас энийг энэ сэтгэлээ илэрхийлэхийг хүсэж байгаа юм байна. Гэхдээ ингээд сүулт нь бас ухаарах боломж олцсон байгаа юм. Аха. Мэдээж нөгөө олцоорох ууштай. Бүжиглдэг, дуулдаг болохоораас айгүйх нөгөө хүрээлэл айгүйх гэсэн баг гэж зүгээр надад санагдлаа. Энэ нөхөрлөл тэгээд бас өмнөх үнцнээ олж авах. Бахаа яа тэгэхээр найз нь ухаарцсан байна тий. Уучаад уучлахгүйгээд ингээд сэтгэлээ оголгоод ярилцах хаар шийдвэр гаргасан мэт зориг нь үнэлж байна. Нөө найз нь харин юу гэж хүлээж авах юм баа. Би бол бас энэ сэтгэлтэй байсан юм чинь уучлаад гоё. Тэр харилцаас амар сэргээсээ гэж хүсэж ийн хоёрын. Илэрсэн хэсгээ бас дахиад бид нар тэлээрээ. Хэрвээ бүтэмжтэй болох юм бол бид нар бас үр дүнгийнхаа талаар загтал явуулаарай. За хоёр дахь захианы хувьд ийм байлаа. Хөвгүүд за залуучуудын нөхөрлөлийг болвол бас эндээс харахад яг оюутан эсвэл 10 жилд бол яг энэ хөөд энэ бага юм байна да. Гоё нийлэл. Би бол тэгтээ хувьдаа л их найзуудтайгаа охтуудтайгаа их нийлдэг байсан байхгүй. Тэгээд дунд ангиас хоошоо хөвгүүдтэйг нийлдэг болоод тэгээд хөвгүүд ч их гоё найзлан хурдан муудалцсан, хурдан сайдалцсан айгу амин ихтэй. Нэгний өмөр нь айгу адал явдал ихтэй найзлдаг. Тэгээд яг жоохон сэтгэлийн хөөрлөөр л дөө. Энэ юм тухайн юм хурдан болоод өгөрдөг зааж өгдөг ч юм уу те ийм юмуд их ховор байсан. За амар хүрээллийн хүмүүстэй нөхөрлөл зүгээр юм уу гэдэг одоо нэг тиймэрхүү юм ерөөсөө ямар ч ойлголт байхгүй байгаа шүү дээ. Тэгэл надтай гайгүй харьцаал ингээл санаа нийлэл явж ивэл ингээл дундаа ороод зэн бүр юм хийгээл. Тэгээд ер нь бол заавал найзаа сонгох хэрэгтэй юу? Яг нь найзаа сонгох гэхээсээ илүү өөрийнхөө хүрээллийг ингэж зөв сонгох хэрэгтэй юм байна гэдгийг ингээд сүүлд нь ойлгож байгаа байхгүй. Мэдээж найзлах нөхөрлөх нь бол муу гэж хэлээд байгаа юм биш. Тэгээд бид нар чинь ингээд хүмүүс ингээд хоорондоо ингээд нөлөөлдөг штеп ингээд одоо хоёлаа жишээ нь ингээд хамт удаан цаг хугацааг өнгөрөх юм болвол нэгээ илүү амархан ойлгодог болно. Эсвэл би биенийхээ их хэрэгэлдэг үгийг хэрэглэн гэдэг ч юм уу. Тэрэн шиг ингээд бидний хамгийн их уулздаг нөгөө нэг одоо өдөр хүмүүс их мэддэг болсон шүү дээ, тий. Хамгийн их цагийг өнгөрөөдөг ойр дотны 5 хүнийх дунджаар миний ирээдүй тодорхойлогдох боломжтой. Тэгээ охтуудын нөхөрлөл би л олон хүнээс олон ч байх вэ. Таатай хүмүүсээс сонсч ирсэн охтууд хоорондоо сайн найзалж чаддгүй маддгүй гэх юм бол энийхээ ард дур муулж ярьдаг юм. Тэр тал дээр ерөөхдөө болоо. Чиний хувьд эмэгтэйчүүдийн нөхөрлөл ямар вэ? Охтуудтайгаа найзалж чаддгүй. Гэтэ ингээд хөвгүүдтэйгээ сайн найзалдаг ингээд охтууд ингээд байна. Нэг бол ингээд охтууд хоорондоо айгу сайн зузаан, нэг бол ингээд холимог юм найзууд бас байдаг. Тэг эрэгтэй эмэгтэй. Яг охтуудын хувьд болохоор сэтгэл хөдлөлөөс аягүй өндөртэй байдаг. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн муудалцах шалтгаан гарч ирлээ гэж бодоход
Миний ингээд өсвөр наснаа найзлаг байсан найзуудын хувьд болохоор буулт хийх амар хэцүү байдаг гэсэн. Эргэж нийлж өстэй боо юм болдгоо яг үүндээ. Ихтэй ховч юм ийг бол тэгэл огтудаа ярьдаг. Одоо жишээ нь эргэжтэйчдийн нөхөрлөлд ингээд таад хэр хоорондоо амар нууцуд хаваалцдаг. Хинт ч хэлж байгаа юм надад. Хуалцт эрэгтэй хүмүүс чинь ерөнхийдөө бол тийм их хуалцах гэхээсээ илүү яг тэр хүнд хэлж болохгүй юм хамт хийцэн байдаг байхгүй. Тийм болохоор угаасаа ингээд мэдж байгаа. Тэгээд ингээд нэгнийгээ тэрүүгээр ингэж барьцаалж гоё ингэж тоглох. Дуртай. Нэг хөнгөн байдаг бах тэг. Гэхдээ ер нь аяга хөнгөн нэг тийм бол өндөр хүлээж аваад юм байна. Хэмжээлж юм байна. Болоод тахнаа хаваад үзсэн. Дараагийн захиагаа уншия. Дараагийн захиа минь талархлын захиа гэсэн байна. Тийм. Сайн байна уу? My Story-гийн хамт олон намайг цэг гэдгээ. Би Улаанбаатар хотод амьдардаг 12 дугаар ангийн сурагч. Миний түүхийг хуваалцж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Бид зэрэгт байхдаа урлагт их дуртай байсан ч маш чимхий хүүхэд байсан. Дандаа хамтлаг дуу, найрал дуунд л ордог байлаа. Харин гэртээ бол ганцаараа дуртай дуунуудынхаа караокег сонсоод цаг хугацааг үл тоон дуулах дуртай байсан. Яагаад олонний өмнө гарахаараа сандардаг байсан бэ гэхээр хүмүүст миний дуулах таалагдахгүй байвал яах вэ гэсэн айдас байнга төрдөг байлаа. Харин одоо би ганцаараа тайзан дээр гарт дуулж чаддаг болсон. Аав ээжийнхээ дэмжлэгтэйгээр би 3 жилийн өмнө гитар аваад уйгхгүйгээр YouTube дээр бичлэг үзээд гэртээ давцаар сайн найзтайгаа хамтран дуулж эхэлсэн. Тэгээд хоёрын анхныхаа Facebook бичлэгийг тавьснаар хэдхэн өдрийн дотор 1000 лайк авч байсан. Энэ амжилт намайг илүү их зоригжуулж хөгжмийн продюсер болохоор шийдсэн. Яагаад гэвэл жилийн өмнө би ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй маш их хэрэгэлзэж байсан. Одоо бол би дуртай зүйлээрээ мэргэжил эзэмшээд Монголын урлагийн ертөнцид өөрийн гэсэн өнгө хувь нэмрээ оруулах боломжтой болно гэхээр аз жаргалтай байна. Би дуу зохиож эхэлсэн. Бас миний хамгийн дуртай хамтлаг The Colours-тай хамтран уран бүтээл хийх хүсдэг болсон. Энэхүү захианыхаа төгсгөлд би онцгой хүмүүсийг талархан дуртахыг хүсэж байна. Тэд намайг өөртөө их ихтэй болоход миний дуулах чадвар сайжрахад тусалсан. Opmic-ийн арга хэмжээ зохион байгуулдаг нэг тайваах, хонгор ах, буднаягч, гангаах болон намайг дэмжиж тусалдаг бүх ах эгч нартай гүн талархлаа илэрхийлье. Та нартай уулзаж танилцсандаа би үнэхээр баярлаж явдлаа. Төгсгөлд нь үе тэнгийн найзууд дүү нартай хандан хэлэхэд хэрэг та нар өөрсдийнхөө мөрөөдлийг олоогүй, зорьсон мэргэжлээ сонгоогүй байгаа бол битгий бууж өгөөрэй. Би боломжтой олсон шиг та нар бас олон гэж хэлж байна. За ингээ Монголын урлагийн ертөнцид нэгэн хот шинээр гихээ болжээ. Вау. Энэ бүр ингээд дуу зохиож эхлээд Colours хамтлагтай ингээд уран бүтээл гаргах хүсэлтэй гэдэг юм лээ. Биелэх болтугай, биелээсээ тий. Colours-тай эзэн эзэд хамтсан уран бүтээлийн харнаа гэдэгт гэдэгтээ найдаж байна. Аав ээж нь бас аягүй дэмждэг гэдгийг нас сая харагдлаа. Open mic-ээс зөвч талархлаа илэрхийлсэн байна. Тийм талархлын захиан. Open mic-ийн ах ээж нартай баярлаа гэсэн байна. Инкүлээ ч бас Open mic-ийн алдарт Монгол улсын Open mic. Яа. Тэрийг Тэрийг яриад яах юм бэ? Тэрийг яриад яах юм бэ? Инкүлээ анх Open mic-д ороход юу ямар байсан бэ? Анх тэгэл амар сандардаг класс. Сандардаг класс тэгээ. Ямарсаа аюу бас гоё яадаг байсан. Бас ингээд одоо энэ захиан дээр гадаг шиг амар мөрөөдөлтөө ингээд хөтлөгдөөд ч юм уу дууч мууч болно гэж боддог байсан. Үгүй баха. Зүгээр л дуулах дуртай л хүмүүс юм. Тэгэл дуучин болно гэж мөрөөддөг л байсан. Дуучин болно гэж мөрөөддөг байсан. Сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. Жүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Одоо ингээд подкаст ч боллоо. Тийм Open-ийн нэрээ туршлага гэх юм бол тайзан дээр гарахтаа тийм манай зохион байгуулагч ах болохоор хараалын үг гэдэг дуулахгүй. Тэгээд ялангуяа бас нэмэх 18 утгатай дуулахгүй. Тэгээд аягүй тийм соёлтой байгаарэ гэж аягүй бидний юм урамшуулдаг байсан. Тэгээд бас нөгөө үзэгчтэй хүндлээ та нарыг сонсоор ирж байгаа хүмүүсийг хүндлээд үгээ зээжлээд ирээрээ гэдэг нөгөө бид гэдгийг
одоо байнга тэгж ятгадаг байсан. Тэгээд мэдээж ингээ хүмүүс заримдаа гарч ирээд дууныхаа ингээ утсан дээрээ зараад ингээ дуулдаг байсан. Гэхдээ дараа нь ингээ хэлэхдээ тасас буунгууд нь дараагийн удаад амар гоё дуусан гэхдээ ингээ үгээ зэжлээд ирэл бүр гоё шүү гэдэг ч юм уу. Тиймэрхүү урмын авир хэлж илүү сайжрахт нь хүмүүсийг тусалтай гэсэн гэж би бодож байна. Яг хөө би бол ер нь бараг л дууны үг харж дуулж байгаагүй. Гэхдээ ямар ч ингэ ажиллаж байхад настаа дуулж исэн зарим хүмүүс үгээ ингээ хараад дуулдаг гэсэн. Тэгэл тайзан дээр гараал ингээл амар хүсэлтэй мөртлөө яг одоо энэ захиан дээр байгаа шиг ингээд олон хүний урд гарангуутлаа ингээд сандардаг гин одоо айцаасаа болоод тайзнаар гарч чадахгүй гарч юм уу мөндлөө биелүүлж алхам хийхэд хэцүү байгаа хүмүүс залуучууд насанд хүрэгчид ч гэсэн мэдээж байгаа. Тэр хүмүүст хандаж чи ингээд зөвлөгөө өгч байл. Зөвлөгөө өгөх гэхээр яг зүгээр миний сонсч ирсэн юмнууд байгаа л тийм. Энэ байл зүгээр хаа. Миний сонсч ирсэн нэг хідэн ингээд арга байсан л та хүмүүс ингээд бэтгэлзээний клубд агиух явдаг болсон юм байна шүү дээ. Ер нь 10 жилд одоо яг ялангуяа бэтгэлзээний клубуд агиух байгуулагддаг болсон байна лээ. Намайг 10 жилд байхад бол байсан. Гэхдээ би ерөөсөө орж үзэж байгаагүй. Нэг хамир одоо миний анхаарлыг татчих байгаа гэдэг. Гэхдээ ямар ч хэлсэн одоо ингээд дүүнрийгаа ингээд сонсохоор бэтгэлзээний ингээд клубд ингээд би яагаад ингээд орсон бэ гэхээр ингээд надад ирэл ярьдаг байхгүй юу. Тэнгүүд би ингээд зөв ярьж сурахыг ингээд хүссэн. Нэг бол ингээд би олон хүний өмнө ингээд гарч ирээд өөртөө ихтэй ингээд ярьж сурахын тулд ингээд бэтгэлзээний клубт ингээд орох болсон. Ингээд би яг 2 дүүгээс сэдийг сонсч ирсэн байхгүй юу. Магадгүй 10 жилдээ байхдаа ч юм уу аль болох нөгөө олон нийтийг хамарсан тий одоо ярианы урлагийг шаарддаг. Нэг бол драмын клуб гэж бас манай сургуульд байдаг бас манай найзууд тэнд явдаг байсан. Тэгээс тэрүүгээр ашиглаад ингээл манай хэд чинь одоо бүр Монголын драмын театр дээр очиод Ромео Жюльет гэдэг жижиг тоглолттой ч юм уу тий. Аюу хөвгчтэй тэгж яг 10 жилдээ нээж исэн. Яг магадгүй тиймэрхүү клубуд эргэн тойронд хаана гэдгийг судлаад үзэхэд буруу байх гэж би бодож байна. Гэтэ яг дуулан секс гэхээс илүү нөгөө энэ клубус ч одоо шинэ open mic одоо бүх нөгөө аймагуудад ер нь бол байгаа шүү дээ. Ирмүүд Тархан, Баян хонгойр тэгээд энэ клубус ч нөгөө ер нь л бидраас нөгөө мөнгө авч байгаагүй намайг байхад бол нөгөө таксгүй байсан. Тэгээд таксгүй болохоор чи нөгөө бас нөгөө 10 жилдээ байгаа хүүхдүүд чинь нөгөө мөнгөндөө ингээ амар нөгөө гамтайх хэрэгтэй. Тэнгүүд дуулан секс гэхэр чинь ингээл амар их мөнгө ингээл төлнө штэ. Магадгүй сургууль дээр явж байгаа клуб үз ч юм уу тийм хүмүүс нэг их бас мөнгө асуудаг болохоор бас клуб юу байна гэдгийг бас харуулаас магадгүй зарим хүмүүс илүү хөрөх байх гэж бодож байна. Магадгүй хэрвээ чи өөрөө тийм билег аяастай юм байл тийм клуб бэлчүүж бас болох юм байна тийм. Эсвэл сая тийм. Гүйс би үжийн клуб бэлчүүлэх боллоо. Вау. Надад болохоор жоохон багт чи ингээл тэмцээнүүд болдог шүү дээ. Шүлгийн тэмцээн аврам гэвэл. Тэгэл манай цэцэрлэгийн багш намайг аяг дагуулж авдаг байсан. Шүлэг зэжлүүлээд уншуулдаг. Анх удаа улсын тэмцээнд ордог байхгүй юу? Тэгэхээр нөгөө цэцэрлэгтээ явжсэн бол ингээд сургууль дүүрэг гэлгээл улс руугаа ирдэг шүү дээ. Би улсын тэмцээнд орсон чинь надад тэр ингээд айгу хамгийн сандармаар нэг юм байсан байхгүй. Тайзан дээр гарсан чинь өөдөөс ингээд амар их юм цагаан гэрэл тусаад. Тэгээд юу ч харагдахгүй. Би ингээд сандарч яагаад за хэний ч царай харагдахгүй хам чинь гэж бодсон чинь зүгээр тайвширсан байхгүй. Тэгэл зүгээр за гэрэл харагдаж байна. Окей. Тэгэл гэрлүүд рүүгээ харж байгаа л амар зөрөгтэй бэлдсэн юм аа. Шүлгээ уншсан. Тэгээд бид тэр тэмцээнд 2 дугаар байранд орчихсон байхгүй. Тэгээд 2 дугаар байранд ороод медаль авцсан. Тэгэл за окей болдсон байна. Би амар сандарч ирсэн гэсэндээ гэдэг ч юм ингээд нэг удаа ингээд алхам хийгээд авчих юм бол 2 дахь удаа амархан болчихсон. Тэгэл тэрнээс хойш ер нь амсны дараа сургууль ахлах анги дунд анги ч гэсэндээ тэмцээнүүд ингээд орж илээсэн. Тэгээд тэр үед бол нөгөө нэгнийхээ алхам хийгээд тасцсан байсан учраас надад бол илүү дөхөн байсан. Ямар ч алхам хийгээд үзэх хэрэгтэй байна. За ингээд My Story-гийн хамгийн анхны нэвтрүүлгийг энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Бидэрт өөрийнхөө захиаг хөрмөр байгаа бол яг энэ доор гарсан хаягдлыг та бүхэн хийгээрэй.
манай Facebook page бас очлоорой. Тэгээд биднээс танилцах гэж байгаа. Дараагийн дугаар ярих боломжтой. Yes, тэгээд бид бүхэндээ өөрийн түүх эсвэл тулгарч байгаа асуудал тэгээд асуултууд талархсан сэтгэлдээ өөрчлөх хүссэн үг тань онцгой санагдсан юу гэж бидэнтэй хандж болно. Тэгээд хамтдаа дараагийн дугаараар уулзцгаая. Тэгээд баяртай. My Story podcast-ыг сонссон баярлалаа. Ирээдүйг гэж байгаа учраас их найдаа бүү атаарай. Баяртай. Даал яг том багтай. Айго. Ширээний хөл талаад байгаа байхгүй. Тийм сандалтай. Би ингээд нөгөө нэг Английн Royal цайнд ярьсан юм шиг сандлын 3-ын дээр байна. Яг сандрах гэхэд зүгээр яг дүүд ямар ч ингэ дохой байхгүй. Подкаст. Сайн юу гэж энэ гараар үзүүлжсэн дохой юу байсан бэ? Зогс гэж байгаа.